Одмондор шинжлэх ухааны таны мэдхүйн сувгийн Европ судлаач Золоо болон орлог судлаач Амина миний бие бэлтгэн хүргэдэг Бурхтын домог нэвтрүүлэг маань эхэлж байна. Та манай нэвтрүүлгийг Одмондор YouTube сувг, NTV телевиз болон Одмондор радио 83.3 107 хост телефоноор хүлээн авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монгол хүнд шинэ машин, сайн моторс болон хотын зүүн чиглэлд баригдаж байгаа онцлог шинэхэн төсөл болох Novo Nest Townhouse хотхон оролцож байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд Амина. Өнөөдрөөс гжигдэм сайхан сэдвтэй байгаа. Бид хоёр өнөөдөр хайр дурлалын мөнхийн дурлалын талаар нэг домог ярина. За энэ бол маш алдартай домог. За энэ домгийн маань Баатар өөрөө дурлалын бурхан Эрос юм байна. Тэгэхээр түүнийг Купид, Амор гэдгээр нь бас ярьдаг. Тэгээ Ромд бол за дурлалын бурханы хайр дурлалын түүхийн талаар өнөөдөр ярилцсана гэсэн үг. Дурлалын бурхан өөрөө дурлсан. Тий, өөрөө дурлсан, өөрөө өөрийнхөө нөгөө номонд оногдоод дурлсан талаар, хичнээн хүчтэй дурлсан талаар. Тэгээд энэ домгийн маань нэг сайхан зүйл нь аз жаргалтай төгсгөлтэй. Маш ховор тохиолдол шүү тий. Харин тий аз жаргалтай төгсгөлтэй. Тэгээд мөн яг энэ домгийн маань олон хувилбарууд бий. Гэхдээ чи хоёрын өнөөдөр хуваалцах хувилбар нь бол Ромын найрагч Lucius Appius Madurensis болон Platonicus гэж нэрлэдэг түүний Metamorphosisийн хувилбар юм байна. Манай 92 дугаар зууны үед бичигдсэн. За тэгэхээр бүгдээрээ Эрос гэж юм бэ гэдэг талаас эхлэе тий. За Эрос маань мэдээж хайр дурлал, дур хүсэл, хүний биеийн жаргалд одоо цэнгэлийг бэлэгддэг эвэг чохин тэнгэр Афродитигийн хүү. За тэгээд түүний аавыг нь бол зарим тохиолдолд дайны бурхан Эросыг байсан гэдэг. За Афродити охин маань хонхин тэнгэр маань олон амрагтай байсан Эрос Эрмес байна те зарч бурхан Эрместэй дурлалын харилцаатай байсан. Цус тулааны бурхан Аристтэй мөн дурлалын харилцаатай байсан. Тэгэхээр түүний гарал үүслийг бол Арис Афродити хоёрын хүү гэж бас ойлголтууд айгу зөв юм аа. Хайр тэгснэ дайн хоёроос тий гоо сайхан дайн хоёроос хайр төрж байгаа юм байна тий. Харин тий. Тэгээд нөгөө Эротис гэж тэр хоёрын дундаас олон тийм далавчтай баг бурхтууд төрсөн гэж болно. За тэгээд тэр далавчтай бурхтай нэг нь бол Эрос юм байна. Тэгэхээр бас Эросын талаар ойлголт нь өөрөө нөгөө бид нар Грекийн домог зүүн космогонитэй эхлэхэд хаустэй хязгааргүй хий хоосон эмх замбраагүйгээс анх бий болсон гэдэг те. Тэрнээс анх нөө 5 анхдагч орчгоо төрсний нэг нь бас Эрос байсан гэдэг. Тэр нь хайр гэдэг ойлголт байгаа. Дур хүсэл. Тэгэхээр дур хүсэл өөрөө орчлон ертөнц бүх зүйлийг хөдөлгөгч анхдагч хүчүүдийн нэгэ гэсэн бас. Ер нь бол хайр сэтгэл дур хүслийн хүний амьдралд эзлэх тэр байр суурийг тийм чухал гэж үзсэн учраас магадгүй нөө анхдагч 5 оршууд ир чинь дэлхийн ээж Гая байгаа, түнэр харанхуй байгаа, шүн Тартарус тамийн талаар ойлголт тэгээд хайр сэтгэл өөрөө бий болсон байдаг. Тэгэхээр Эрос маань яг анх ойлголт нь хизээ бий болсон бэ гэхээр Хаусаас бий болсон. Орчлон ертөнцийг бий болгосон анхдагч 5 оршууныг тэгээд яг бурханчлаад одоо хүн дүрслээд бий болсон нь бол дурлалын охин тэнгэр Афродитигийн хүү Эрос юм байгаа. За тэр далавчтай Эрос юу гэдэг вэ гэхээр тэр хоёр төрлийн ном сумтай. За нэг сумаараа бол харвсан хүн болгоноо дурлуулдаг. Харсан анхны одоо юу харсан түүнд нь маш хүчтэйгээр дурлуулдаг. Нөгөөх нь мэдээж нөгөө тэр харвсан одоо нөгөө сумаараа харвахаар тэр хүний үзий яддаг. Тэгээ бүр жигшдэг болгодог. Нэг чинь бол нөгөө Аполло нар гэрэл гэгэний бурхан Аполлог Дафни гээд үзэсгэлэн савдагт охинд дурлсан багт нь Дафниг харваад Дафнийн Аполлог үзий яддаг болоод Аполлогийн тэр хайр дурлалаас зүхтэж яваад баригдаад мод болон хувирсан талаар нэг домыг ярьжсэн те. Тэр Эрос маань бас тийм шидтэй хоёр төрлийн номтой. За тэгэхээр энэ удаагийн гол баатар маань нэг нь Эрос, нөгөөх нь Сайки, грекээр бол Сихи гэдэг нэр нь. За тэгээ Сихи гэдэг тэр бол зөвхөн энгийн хүү юм байна. Мөнх ус заяат нэг нь. За тэгээд Теогенид бол те нөгөө 3 далавчтай бурхны талаар ирсэн те нөгөө Эротис гэдэг Афродити Арис хоёрын хүү те нэг нь бол нөгөө Потос буюу хүсэл тэгээ Химерос буюу тэмүүлэл тэгээд Эрос маань өөрөө энэ 3-ын нэг юм байна. За тэгээ Сихи гэдэг нэр маань өөрөө грек хэлний бол нөгөө сэтгэл оюун ухаан гэсэн үгтэй ижил утгатай. Англи хэлний нөгөө Psyche гэдэг үг юм байна. За тэгээ эрт урт цагт одоо нэр нь тодорхойгүй нэгэн хаан тулсад хаан хата хоёр 3 үзэсгэлэнтэй охин байж л дээ. Мөнх ус энгийн хүмүүс гэсэн. За тэр 3 үзэсгэлэнтэй охиных нь хамгийн бага нь Psyche одоо Сихи маань бүр онцгой гоо үзэсгэлэнтэй байж гин. Гурлал гоо үзэсгэлэнтэй гэтэл бага охин Сихи нь онцгой гоо үзэсгэлэнтэй. Тэгээ газраас түүний гоо үзэсгэлэн сонсон хүмүүс зөвхөн түүнийг харахаар ирдэг байж гин.
хаа газрын хаадууд, баатрууд тэр үзэсгэлэнтэй охины талаар сонсоод тэр үзэсгэлэнтэй охиныг зөвхөн харж нүдэ баясгаар ирдэг байсан гин. Тэгээд хүмүүс түүний гоо үзэсгэлэн Афродитийн охин тэнгэрийн гоо үзэсгэлэнтэй харьцуулаад Сихи бол Афродита охин тэнгэрийн газар дээрх хувилбар юм байгаамаа. Түүний дараа орох гоо үзэсгэлэнтэй нэг юм байгаамаа гэд Афродита охин тэнгэрд түүнийг дахин шүтгэ болоод өргөл барьц өргөхөө байцсан гин. Тэгээ газар дээр амьдардаг тэгээ мөнх бус заяатныг өөртөө адилхан гоо үзэсгэлэнтэй гэж шагшигдан магтагдаад өөрийнх нь тахилын сүм эзгүүрээд өөрт нь хүмүүс өргөл барьц өргөхөө болоод ирсэнд Афродитийн охин тэнгэр тэр үзэсгэлэнтэй охинд хилэгнээд энэ охиныг юу харах хэрэгтэй гэж шийдээд гисгэх хэрэгтэй. Яасан гэж надтай адилхан гоо үзэсгэлэнтэй гэж шагшигдаж байгаа. Яагаад миний тахилын сүм эзгүүрээд байгаа юм гээд Афродитийн охин тэнгэр маань уурлаад өөрийнхөө Эростад алгуур өгч. Чи Сихи охиныг үзээрийн муухай аимшигтай амьтанд дурлал гэдэг даалгавар өгсөн юм байна. За энэ хооронд юу болсон бэ гэхээр Сихи маань хоёр хичтэй гэсэнтэй мөн үзэсгэлэнтэй мөнх бус саяад хоёр үзэсгэлэнтэй эгч маань нөхөрт гарсан. Тэр хоёр үзэсгэлэнтэй эгчийг нь хаадууд баатрууд сонгоод тэр хоёр нөхөрт гарцсан. Гэтэл Сайки охины гарыг гуухаар хинч ирэхгүй байсан байна. Хамгийн үзэсгэлэнтэй охиных нь гарыг гуухаар хинч ирэхгүй байсанд түүний аав нь их айд сандарч л дээ. Бид нар ер нь энэ хит хосгүй гоо үзэсгэлэнтэй энэ охин маань бурхтын хараалыг бурхтын хилэнг дөрүүлжлээ. Энэ охины маань гарыг ямар ч баатар ямар ч хаан гуухаар ирсэнгүй. Энэ охин маань хайр цэгцэлтэй учирсангүй. Аваал нөхөртөө болсонгүй. Учрыг нь олъёгэд Аполло бурхны удхан руу илж илгээж л дээ. Ямар учраас үзэсгэлэнтэй охин маань хүнтэй суухгүй байгаа юм бэ? Үзэсгэлэнтэй охин маань ямар хүнтэй суух юм бэ гэдэг. Одоо бурхтын тааллыг сонсохоор илж илгээсэнд Аполло бурхны удган хариу юу гэж хариулсан бэ гэхээр одоо хаантан та хүн заяад хүргэнтэй болохгүй юм байна. Гал уураар туригдаг аимшигт мангас тэнгэр ирсэг иргшиг зэв сүртэл түүнээс айдаг тамиг иргшигч эйдэс сүртэл түүнээс ч иргэдэг тэм аимшиг муха мангас таны охиныг одоо гэргийгээ болгон авах юм байна гэдэг зүн хэлжилтэй. За тэр хооронд Эрос маань Афродитийн охин тэнгэр ээжийнхээ даалгаврыг биелүүлэхээр Сайки охиныг харуулах болно да Сихи охиныг маань. Тэгээ Сихи охиныг харуулах гад нөгөө нумаа таттал өөр өтер охины хосгүй гоо үзэсгэлэнт хараад сандрахтаа тэр нумаараа өөрийгөө харавцсан гэдэг. Тэр өөрийгөө харавцсан учраас Сайки охинд өөрөө ингээд бүр хөл алтанд дурлцсан. Гэхдээ ээжээсээ ягаад түүнийгээ Сайки охинд дурлсан гэдгээ хэлээгүй. Харин нөгөө талд юу болж байна гэхээр Сайки охин тэр талаар ч мэдэхгүй байгаа шүү дээ. Өөрт нь нөгөө талд юу болсон гэхээр охиноо нөгөө аимшигт мангаст одоо гэргээ болгож өгөх ёстой гэд хот тэр аяараа гашуудаад үзэсгэлэнт охиноо өндөөр хавцал дээр авчиж гин. Охиндоо оршуулгын хагцлын хувц өмсүүлээд өөртөө гашуудаад нөгөө аимшигт мангас далаа тэнгисээс гарч ирээд гал уураар туригдаг тэр аимшигтай мангас үзэсгэлэнт охиныг авахаар далаа тэнгисээс гарч ирнэ гэж хэлээд охиндоо гашуудлын хувц өмсгөөд өөртөө гашуудаад охиноо өндөөр хавцлын дэргээд авчирсан гэдэг. Гэтэл нөгөө охин өөрийг нь ч гэсэн нөгөө бурхтын таалал учраас сүрх арга байхгүй. Өөрийг нь нөгөө аимшигтай мангас гарч ирээд авнаа гэд аавынхаа үгэнд ороод далаа тэнгисийн ирэг дээр очиод өндөөр хавцал дээр зогсож явахт нь өрнийн салхи Сифирус гэж бурхан байгаа. Өрнийн салхи Сифирус бурхан ирээд Сайки охиныг аваа явуулсан байгаа. За тэгээд өрнийн салхи Сифирус бурхан Сайки охиныг аваад нисгэгт нь Сайки охин ухаан алдаад унтаад өгсөн. За тэгээд Сайки охин маань нүдэ нэгэд сэртэл тэр нэг хосгүй үзэсгэлэнтэй нуугц ирж байна. Гайхалтай үзэсгэлэнтэй нуу. Өнгөн цэцэг салглаад анхлам цайхан үнэрдээд түннэр харанхуу тэгээ чимээгүй. Хаана ирснээ гайхаж чадаад байтал түүнийг нэг юм үл мэдэх хоол түнд хэлжилтэй үзэсгэлэн тохиом минь босоо урагшаа босоод алхаа гэхтэн үнхээрийн тансаг ордонд ирсэн гин. За тэр нь алтан багантай жүржийн мод болон зааны ясан соёогоор хийсэн үзэсгэлэнтэй таацтай мөнгөн хантай үн чулуугаар ингэ шигтгэн хийсэн юм мозаикын шалтай. Юр бусын их баян тансаг үзэсгэлэнтэй ордон байна гин. Гэтэл тэр ордонд хинч байхгүй. Харин тэр юр бусын үл таних хоол тэр охинтой ярьсаар байж гин. Үзэсгэлэн тохиом минь бүүвэ. Тухлан сүү өнөөдрөөс эхлэн энэ ордончны өргөө гэрэн байгаамаа гэд. Охин мдээгүй байхад охины идэх ёстой шимтэй жимс хоол хүнс гарч ирээд байсан гин. Охины өмсөг сайхантай баян тансаг хувцас гарч ирээд байсан гин. Охин хидийгээр айсан боловч тэр нөгөө өөрт нь муу юм хийхгүй байгаа нэгдүгээрт хоёрдугаар тэр баян тансаг сайхан ордон байна. Хүн заяач шүү дээ.
тэр сайхан хоол унд тансаг жимс идэ ундаа байгаад байна те. Тэгээд айсан боловч тэр нэг үл үзэгдэх дуу хоолой сонсоо тайвшраад гой сайхан хувц өмсөөд тэр амттай сайхан хоол ундыг нь зоглоод тэгээд охиныг унтлагын өрөөрөө ор гэж л те. Тэгээд ямар ч байсан өөрийнх нь нөгөө аваал нөхөр болох аимшигт мангасын өргөөгөр юм байна. Тэгээ нэгэнд аваал нөхөр минь болсон учраас би энэ хүнтэй нөхцөх ёстой, тэр нэгдэх ёстой гэд өгөнд нь ороод унтлагын өрөөрөө орсон гэдэг. Гэтэл тэр унтлагын өрөөнд түнэр харахгүй. Түнэр харанхуй түнд юу ч харагдахгүй. А гэтэл тэр түнэр харанхуй шүн одоо нэгэн амраг нь одоо ир нөхрөө гэж итгэж байгаа штэ тий. Нэгэн амраг ирээд түнтэй амрагладаг болсон гэдэг. А гэтэл тэр хоёрын тэр хайр дурлал яныг амрагийн харилцаа бол гайхалтай сайхан. Бал бурам шиг амттай. Тэр өөрөө ирэхгүй тэр түнэр харанхуйд ирдэг өөрийн ир нөхөртөө дурлаад хайртай болсон гэдэг. За харин харамсалтай нь нар мандаж гэгээ те ингээд үүр цайхаас өмнө нөгөө нөхөр нь алга болчиход байдаг байж л те. Тэгэд өөрөө юу гэж бодсон бэ гэхээр яахын аргагүй нөгөө аимшигт мангасл юм байна. А гэхдээ баян тансаг ордонтой амттай сайхан хоолтой. Тэгээд өөрт нь яа харахгүй шүн ирээ түнтэй хамт байхдаа түүнийг урд өмнө хайрлуулж байгаагүйгээр их хайрладаг. Юрусын их хайр инхрийллээр түүнийг ингээ булдаг байсан учраас нөхөртэй хайртай болчихсон байсан гин. Ингээд дуудалгүй үзэсгэлэн сэхи бүсгүй маань жирэмс болсон гэдэг. Ямар төгс нөхөр вэ? За тэгээд сэхи охины маань амьдралын хүргэлж байж л та баян тансаг ордонд ганцаараа үл мэдэгдэх дуу хоолой түнтэй өдөр ярьдаг. Харин түнэр харанхуй айлчлан ирэхэд түүний ир нөхөр ирээд тэр хоёр хайр дурлалтай humban амьдэрдэг байж гин. Харин үзэгсэн тохиныхоо хувь тавиланг яасныг мэдэхгүй аав ээж нь хоёр их чинь их л гашуудж байж л гин л дээ. Үзэгсэн тохион маань яасан бол аимшигт мангасын гэргий болсон аимшигт мангасан түүнийг минь идчихээгүй байгаа да амьд сэрүүн байгаа да гэж ихэд санаа зовдөг байж гин. Сэхи охин ч гэсэн гэрээ их сандаг байж л дээ. Хэдийгээр баян тансагтай гайхамшигтай баян тансаг ордонд амьдарч байгаа боловч амттай тансаг идэ будааны дээжийг идж байгаа боловч те амраг хайртай нөхрөн шүн түүн дээр ирдэг боловч ганцаарддаг гэр орноо төрсөн гэрээ аав ээж хоёр хичээ сандаг байж гин. Тэгээд түүнд өрний салхи Зефирус бурхан Сэхи охины ганцаардлыг хараад хоёр ихчтэй нь уулзуулгаар шийдээд хоёр ихний ихчийг нь ордонд нь авчирсан гэдэг. А гэтэл нөгөө хоёр ихч нь хэдийгээр түүний ихчтэй өөрөө үзэсгэлэнтэй аваал нөхрөөтэй болсон боловч үзэсгэлэнтэй дүүгийнхаа гоо сайхан тусыг атаархдаг хоёр ихч байж гинэ. За тэгээд нөгөө атаархдаг хоёр ихч нь дүүгийнхаа амьд байгааг мэдээж баярлсан. Тэгэд нөгөө гайхалтай баян тансаг ордонд нь ирээд их л атаархдаг чинь. Аимшигтай мангасын аваал ихнэр болоогүй илүү. Яагаад ийм хосгүй тансаг ордонд амьдарч байгаа? Яагаад ийм хосгүй тансаг хоолунд идэж байгаа ингээл дотроо ер нь их л хатааргач гин. Тэгээд Сэхи охин хоёр хичтэй амьдралаа хаваалцчихлээ. Өөрийнх нь ордон өргөөгөр ийм болсон, ийм хоолунд иддэг, ийм баян тансаг амьдралтай болсон. Харин аваал нөхөр маань түнэр харах болгоод л над дээр ирдэг. Тэгээд бид хоёр шүнийг хамт өнгөрөөгөөд үүр цааш нар мандахаас өмнө нөхөр маань алга болдог. Би нөхрөө хараагүй гэжэлж. Тэгээд нөгөө хоёр их чинь дүүгийнхаа нөгөө гоо сайхан амьдралд нь атаархчлээ. Тэгээд түнд ер нь бол нэг сэжиг төрүүлж гин. Чи ер нь эр нөхрийнхөө жинхэнэ төр төрхийг харах хэрэгтэй. Аимшигт мангас ч юм уу юу ч юм блэ. Уг нь учир нь Аполло бурхны зөвгөнлөөр бол те чамаагтай далавчтай жигшүүрт могоо чинь эр нөхөр байх хэвээр. Тэгээ чамааг болон чиний хүүхдийг залгих учиртай. Тийм болохоор чи эр нөхрөө ер нь хин гэдгийг нь харах хэрэгтэй. Чи шүн нөхрөө унтчихад нь гэрэл асаагаад эр нөхрөө хэн болохыг хар гэдэг арга зааж өгч. Энэ мөчөөс хойш Сэхигийн сэтгэл дотор нэгэн тийм эргэлзээ ч юм уу те эхнэрийнхээ хэлсэн захиасыг биелүүлэх шаардлагатай ч юм шиг. Ер нь яг мангас муу юм уу? Мангас бол намайг бол миний төрүүлсэн хүүхдийг залгих учиртай. Ямар мангас ингэж хармаар тийм эргэлзээ ч юм уу те асуулт түүний дотор бий болсон гэдэг. Бараг бүр сонивч зан ч юм биш үү те. Харин тийм. За домог маань цаашдаа их юу болох нөө хамгийн эзэгтэй мөчтөр нь хэдүүлээ хамтран ажиллагчаа танилцуулъя. За манай энэ удаагийн хамтран ажиллагч маань болохоор хотын зүүн чиглэлээр хэрэгжиж байгаа. Одоо шинэхэн төсөл гэд бид нартай хамтарж байгаа Nova Nest Town House хотгон гэж байна. Тэгэхээр Nova Nest Town House хотгон болохоор нөгөө зандахын шүрээр буугаад байсан газар шүү дээ. Айгүй гоё. Ерөөсөө хотоос ойрхон хамгийн гол юм нь хотоос ойрхон тэгснээ юу байгаа байхгүй юу? Цуслангийн
ийм газар. Тэгэхээр хотод орон сууцтай тэгээд цуслан дээрээ нэг газартай тэгж байжснаас зүгээр тэр хэрэгцээг нэг дор шийдсэн. 4 улиралдаа амьдарч болох тийм таун хаус хотго юм байгаа. За тэгээ нуунаас таун хаус хотго маань болохоор захиалга авж байгаа. Тэгээд ер нь давуу талууд нь болохоор хоттой хамгийн ойрхон зам харилцааны хамгийн таатай бүсэд ер нь баригдаж байгаа. Хотын төв рүү гэхэд 40-50 минут явчихж байгаа. Дүнжин гарын уулзуур руу 15 минут явчихж байгаа. Офицер руу 20 минут явчихж байгаа ингээд. Тэгээ ер нь гачуурт ч өөрөө ингээ хамгийн төгжрөлгүй бүс юм байна байж тээ. Тэгээд тэнгүүд яг Новонест таун хотхон болохоор хар усан тохой гэдэг газар байрладаг. Тэр газрын агаарын чанар сайн, хөрсний бохирдолгүй, нягтрашил буюу хит төвлөрөл байхгүй. Цэнгэг бас цэвэр агаартай сайхан амьдрах тийм боломжтой шинэ суурьшлын бүс байгаа юм байна. Гоёнтэй хоттой ойрхон ирнэ, орчны бохирдол байхгүй, цэвэр агаартай. Тийм тий. Тэгэнгүүтээ одоо бас их найдвартай юм байна. Ягаад тэгэхээр хотхны 1-р ээлж 24 оны 5-р сард баригдаж эхлээд 1 жил хүрэхгүй хугацаанд бүрэн ашиглалтанд ороод шинэ оршин суугчтай хүлээн аваад эхэлсэн. Тэгэхээр нүүж ороход бэлэн 206 м² single house, 131 м² town house байгаа юм байна. Тэр ер нь цаг хугацаанд ашиглалтанд орж байгаа гэдэг чинь одоо маш том шалгуур болчихлоо шүү дээ. Барилгын компаниудын хувьд ер нь айгүй хэцүү, найдваргүй зүйл ингээл их л сонсогдож байна тий. Гэтэл яг нэг төвлөвлөөд одоо шинэ оршин суугчтай хүлээгээд авж байгаа 1-р ээлжин аль хэдийн хүлээгээд авцсан гэдэг нь их гой найдвартай мэдрэмж өгч байна дээ. Өстө дуршлаг. За тэгээд эрчим хүчний хэмнэлттэй дулааны алдагдал багтаа эко хотхон учраас төрийн банкны хөнгөлөлтөй ногоон зээлд хамрагдаж худалдаа авах боломжтой юм байна. За мөн орон сууц автомашинаа оролцуулаад бартер хийж болох юм байна. Тэгээ ногоон зээл бол ер нь ипотекийн зээлийн дараа ордог хамгийн хүү багтай 500 сая хүртэл олгогддог урт хугацааны зээл гэдэг бол бид бүхэн мэдж байгаа. За хотын 2-р ээлжний барилга баригдаж эхэлж байгаа. Мөн урьдчилсан захиалга авж байгаа. Урьдчилсан захиалга өгж байгаа захиалагчдад хамгийн хямдхан уян хатан төлбөрийн нөхцөлийг санал болгож байгаа юм байна. Ер нь тэгэхээр урьдчилгаа төлбөртөө автомашин орон сууцаа оролцуулаад тооцоод үлдэгдэл төлбөрөө хувааж төлж болно. Хүүгүү компани хувь лизинг хийж болно. Ногоон зээлд хамрагдаж болно гэх мэтчлэн их гоё нөхцлүүдийг санал болгож байгаа юм байна. За яг байршил нь хаана вэ гэхээр хан баян зүрх хайрхны үрт хатан туулын хөвөнд цэвэр агаар цэнгэг усны ундраг болсон гачууртын хар усан тохой химэх газарт сүндэрлэж байгаа. Монгол шилтгэний хөрөхгүй наатаалт нь хужир булан зөрөөд гачууртын эхлэл хэсэгт 100% засмал замаар холбогдсон хотын төвөөс 16 км-ийн зайд юм байна. За дэлгэрэнгүй мэдээллийг 7272 0600 7272 0600 болон Nova Nest Town гэдэг Facebook хаягаар авах юм байна. Маш их баярлалаа Nova Nest Town. За баярлалаа ивент тэтгэгчтэй. За тэгээд юу болсон талаар үргэлжлүүлж ярив. За тэгээд нэг хоёр их чинь ятгасаар байгаад чи эр нөхрөө хин гэдгийг хараач гэдэг төлцсөн. Тэгээд нэгэн удаа эр нөхрөө шүн нэрээд амаргалж дуусаад унтчихад нь сайки охин босоод нэг гартаа хутга бариад. Нэг гартаа лаасагаад дэнлүү бариад. Тэгээд нөгөө дэнлүүнд нь эр нөхрөө харахад нь амжигт мангас соёл нөгөө утгаар хална гэж бодоод. Нөхөртөө ойртож гин. Амрагл дуусныхаа дараа амарч исэн. Эрос юу ч мэдлгүй унтчихэж гин. Тэгээд нөө дэнлүү бариад ойртоод нөө дэнлүүний гэрэлд харсан чинь нөгөө өөрийнх нь хүлээж исэн аимшигт мангас биш. Юрүсийн гоо үзэсгэлэн. Тэр бол хайр сэтгэлийн бурхан штэ. Юрүслийн гоо үзэсгэлэнтэй хосгүй үзэсгэлэнтэй залуу өөрийнх нь амраг нөхөр байж гин. Тэгээд тэр нөгөө сандарсандаа тэр юрүсийн хосгүй гоо үзэсгэлэн харсандаа сайки маань нөхрийнхөө нөгөө нумыг нь бас хараад ном сумыг нь саадаг нумыг нь харж агаад тэр нэг одоо нумаар нь оролдож агаад өөрийгөө шаардуулсан гэдгийг сайки маань. Харин сандрахта нөгөө дэнлүүнийхээ тосыг унгасан дэнлүүний тос нь эр усын бие дээр унаад эр усыг сэрээчихсэн гэдэг. Харин нөгөө үзэсгэлэнтэй гэргийнтэй дэнлүүний гэрэл асаачихсан хутга барьчихсан. Өөрийг нь хэн болохыг хараад байж агаад харсан цочирдсан эр ус айд сандарсандаа зүхтаад орхио явчихсан гэдэг. Учир нь Эрос чи ээжээс нь нууцсан байгаа штэ энэ хайрыг. Ээж нь энэ бүсгөө гисгээгээд иргэсэн чинь өөрөө түүнд дурлцаад аваал ихнэрээ болгоод ордон харштай авчирсан амраглаад байж байгаа байхгүй. За тэгээд хэдийгээр нөгөө эр нөхөр нь аимшигтай мангас биш.
хосгүй гоо үзэсгэлэнтэй залуу гэдгийг мэдсэн Сайки нөхрийнхөө араастай нөхрөө хөөх гэсэн боловч Эрос нисэн явчихсан гэдэг. Тэгээ түүний нэгэн голын ирэг дээр унгаачихсан гэдэг юм. Араас нь хөөж яваад өөрөө голын ирэг дээр унтсан ч юм уу те. Тэгсэн гэдэг. Түүнийг нөгөө өөрөө нөхрийнхөө нуманд хатгуулахдаа өөрөө нөхөртөө дурлчихж байгаа байхгүй юу? Урд нь бол хин гэдгийг мэдэхгүй, өөрт нь ямар ч байсан муу хандаагүй. Тэ эрхлүүлдэг байсан, баян тансаг амьдарч байсан, шүн болгон ирдэг байсан гэдгийг мэднэ. Гэхдээ ер нь бол мангас байх гэсэн эргэлзээ үргэлжлэсэн шүү дээ. Гэтэл н хосгүй гоцгсэнтэй залуу гэдгийг хараад өөрөө нөгөө суманд нь өөрийгөө шархлуулад нөхөртөө бүр амар их дурлж гисэн. Тэгээд нөгөө голын ирэг дээр түүнийг пан болсон гэдэг. Ной хөвчөр тэнж явдаг. 6 цэнгэлийн бурхан пан маань. Пан түүнийг олоод түүнд байгаа тэр юр бусын хайрын халууныг олж харсан гэдэг. Хайрын халууныг олж хараад түүнийг одоо ингээд сэрэж лагаан байна л да. Харин тэр өөрийг нь тэр хайрынхаа халуунд халуурсан ухаангүй өвтж яхад нь өөрийг нь сэрэж аварсан паник ч гэсэн энэ бурхан юм байна гэж одоо Сайки охин маань ойлгосон гэдэг. Тэр цагаас хойш Сайки охин маань газар дэлхийг эрнэ хийсч дурлал залуугаа хайж гэлсэн. Эр нөхрөө хайж гэлсэн гэдэг. За ийм эмгэлтэй юм болжээ. За тэгээ Сайки маань тэгээ түүн одоо ингээд хайр сэтгэлээ олохын тулд эр нөхрөө буцааж авахын тулд олон адал явдлыг туулдаг. За тэгээ түүний маань аялал эхэлж байна. За тэгээ Сайки маань газар дэлхийр хэрэн хийсч явсаар байгаад нэгэн тахилын сүмд ирсэн. Газар тарилангийн охин тэнгэр Деметрагийн сүмд ирсэн гэдэг. Түүний ром нэр нь бол Церестэй. Деметрагийн сүмд ирээ тэрээр ургацын өргөлүүд, титэм хөдөө аж ахуйнтэй багц хэрэгслүүд эмх замраагүй байгааг олж хараад бурхтад зүй ёсоор тахил үлдэх ёстой. Бурхтын тахилын сүм юм байж болохгүй гэд тэр бүгдийг нь эмхэл зэгтжил дээ. Гэтэл түүнийг нь харсан Деметра бурхан түүн туслахыг оролцсон боловч тэр өөр ингээд урд нь гарч ирж л дээ. Тэгээд хөөхий психи охин өөрийнхөө зовлон хэлж гин. Түүнээс тусламж гуйж гин. Дурлал залуу эр нөхрөө олоход минь туслаач. Эр нөхрийнхөө итгэлийг би алдсан учраас эр нөхөр маань намайг орхио явцсан гэсэн боловч Деметра охин тэнгэр юу гэсэн бэ гэхээр Афродити охин тэнгэр түүн туслахыг хориглосон байж л дээ. Тийм учраас Сайки охин туслаагүй түүнийг явуулсан гэдэг. Тэгээ Сайки охин маань аяллаа үргэлжлүүлээд хэрэн хэсүүжилсээр байгаад Бурхтын хатан Ирагийн тахилын сүмийг бас олж очсон гэдэг. Бурхтын хатан Ирагаас ч гэсэн өөртөө туслахыг гуйсан боловч Бурхтын хатан Ира Афродити охин тэнгэрийн хатуу зарлаг байсан учраас Афродити охин тэнгэрийг хилэгнүүж зөрөхлгүйгээр охин одоо Сайки охин туслалгүйгээр түүнийг өнгөрөөсөн гэдэг. Тэг хэрэн хийсч явсаар агаад Сайки охин маань Афродити охин тэнгэрийн тахилын сүмийг олоод ирчэлтэй. Тэгээд Афродити охин тэнгэрээс гуйж хариун дурал залууг минь эргүүлж өгөөч. Гэтэл Афродити охин тэнгэртэй өөрөөс нь илүү гоо үзэсгэлэнтэйгээ шашигдан магтагдаад ирээ цээргүүгээр те өөрийнх нь тахилын сүмийг эзүүрүүлээд өөрийнх нь хүүг өөртөө дурлуулчаад явж байгаа охиныг хараад уур хэлнэ үржилтэй. Тэгээд тэр охинд шаналл гуниг гэд хоёр өөрийнхөө бараа болгочийг Сайки охиныг ташуурд шийдэг гэж явуулж зодолж тамл гэж. Тэгээ Венера маань те Афродити охин одоо Ром хувилбар нь шүү дээ Венус маань Афродити маань өөрөө тэр уур хэлэндээ Сайки охины хувцсыг нь урж тастаад түүний толгойг нь газар цохиж те хуурамч гэрэлтээс хүүхдтэй болсон гэмээр түүнийг доромжсэн гэдэг. Гүмэх үгүй яталтай. Өөрөө уг нь охин тэнгэр штэ. За тэгээд Афродити охин тэнгэр маань түүнийг тэгж зодож те занжиж ташурдуул зоосныхаа дараа түүнд хэцүү даалгаврууд өгөхөр шийдэлжилт. Би чам тэгвэл 3 хэцүү даалгавар өгье. Энэ бүх даалгаврыг биелэх юм бол би чамаа өршөөх хэсгээ шийдэ гэж хэлсэн байна. За эхний даалгавар нь юу байсан бэ гэхээр Сайки охины өмнө маш ихтэй арвай, буудаа, улаан буудаа, ванду, буурцаг, майлан гэх мэт олон төрлийн жижиг үр тариаг холжсон байж. Наран мандахаас өмнө энэ бүгдийг төрөл төрлөөр нь ангилсан байгаарэ гэдэг даалгавар өгсөн байна. За тэгээд энэхүү даалгаврыг сонсоод мэдээж Сайки охин тэнгэр маань охин маань гутарсан, айсан. Тэгээд тэрийг нөгөө Афродити охин тэнгэрийг явсны дараа энэ даалгаврыг нь хэрхэн биелүүлээ, энэ бол боломжгүй юм байна. Дурлал залуугаа олох маань өөрөө боломжгүй байна гэд гашуудад байж адил шоргоолж, зүгий, маш олон шавж ирээд түүн туслаад тэр олон төрлийн арва буудаг бүгдийг ялгаж салгаад Афродити охин тэнгэрийг өглөө ирэхэд Сайки охин маань бүх арва бууданыг бүгдийг салгачихсан сууж исэн гэдэг. Тэгээд нөгөө тэрэн дээр нэг ингэж гарч байгаа юм л да. Афродити охин маань согтуу ирээд найранд явжилтээ. Даалгавар биеснийг хараад ихэд уурлаад Сайки охинд зөвхөн хатсан талхны зах шидэн өгсөн гэдэг.
За тэгээд энэ үед нөгөө Афродите охин тэнгэр маань юу исэн бэ гэхээр нөгөө түүний хүү Эрос нөгөө шархтсан байсан юм байна. Шархтсан хүүгээ эмчлээд ангаага завгүй байсан гэдэг. За Афродите охин тэнгэр маань Сайки төгсөн 2 дахь даалгавар нь юу вэ гэхээр алтан ноос надад авчирч өг гэж л дээ. Тэгээд нэгэн голын цаана байгаа тэнд нэг юм зэрлэг догшин хонь хуц байж л дээ. Тэр алтан ноостой. Тэр зэрлэг догшин алтан ноостой хуцсны ноосыг надад авчирч өг гэдэг хэцүү даалгавар өгч гин. Тэгэхэд Сайки охин маань бас яаж тэр зэрлэг догшин аратан амьтныг энэ голыг хэрхэн гатлахаа мэдэхгүй. Голын цаана байгаа тэр зэрлэг догшин аратан амьтныг яаж ноосыг нь авчрахаа мэдэхгүй байж гин. Гэтэл тэр нөгөө зэрлэг догшин хонь нь нарны бурхан Хелиусын дагшин амьтан байж л дээ. Тэгэхээр бүр дагшин амьтан байж таарлаад тий. Тэгээд өөрийгөө яахаа мэдэхгүй тэр голд живж өгөх л тавилантай юм байна да. Би энэ голд үгээд л хүчээ. Энэ даалгаврыг би биелүүлж чадахгүй гэд байтал тэр голын эргээр ургасан байсан Зигс гэж байгаа нөө бишгүр лир хөгжмийг уралдаг байсан тэр Зигс Сайки охиныг өрөвдөөд түн туслахаар шидэд чи зөвхөн тэр алтан ноостой хуцсан дойртолгүйгээр харин тэр хуцсны ойрхон байгаа тэр Зигс бутнаас түүнд наалтсан ноосыг түүгээд авчгаа гэж арга зааж өгч. Тэгээ Сайки охин тэнгэр маань нөгөө аратан догшин алтан ноостой хуцсан дойртолгүйгээр бут сөөгд наалтсан түүний алтан ноосыг нь түүсээр хагаад Афродите охин тэнгэр тавчирч өгөөд 2 дахь даалгаврыг биелсэн. Гомих хичээл зүтгэл гаргаж байгаа шүү тий. Харин 3 дахь даалгавар нь түүнд Стикс болон Кокетус гэж энэ нөгөө там руу хүргэдэг гол байгаа. Тэр там руу хүргэдэг голын их ундрахаас очоод хар ус авчир гэдэг даалгавар өгчлээ. Одоо шүүдрийн ус ч юм уу тий. За тэгээд тэрхүү одоо хар ус гарах газар нь хаттай аимшигтай манан бүргсэн луу шиг амьтад чулуун завсраар нь гулсан мөлгдөг учраас Сайки охин айц давтаад бас л урам хугарч гин. Харин түүнийг өрөвдсөн Зевс тэнгэр ирсэг ирших Зевс Сайки охиныг өрөвдөөд өөрийн бүргдүүдэд илгээгээд тэр бүргдүүд нь тэр луута тулалдаад охинд Кокетус Стикс голын эхийн тэр хар усыг авчирч гисэн гэдэг. Ийхүү уг нь Сайки охин маань Венус охин тэнгэрийн Афродите охин тэнгэрийн 3 даалгаврыг биелүүлсэн боловч түүнд дахин нэгэн сорилт өгөхөр шийдсэн 5 ертөнц рүү очиод ирээ гэдэг даалгавар өгсөн. Яс уртан битээ манай охин тэнгэр маань. Найзууд нь хүртэл Эра Диметра энтер хүртэл айгаад айгаад муудалцаад хэрэггүй гэд туслахгүй байсан шүү дээ. За илүү өнөөдрийнхөө 2 дахь ивент итгэжтэй. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань 2 дахь ивент итгэгч бол Монгол хүнд шинэ машин өрөөтэй сайн моторсын жил 90 дараа юм байна. За сайн моторс нь Монголд анх удаа 100% цахилгаан пикап машины брэнд болох жил 90 дарааг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж байгаа юм байна. Бүгэн дайрандах Хятад улсын тэргүүлэгч хувийн өмч жилийн групп нь 30 жилийн ариун төвтэй бөгөөд Volvo, Zeekr, Lynk & Co зэрэг брэндүүдтэй байна. Volvo аюулгүй байдлын стандартыг мөрдөн Redara брэндийг танилцуулснаас хойш 3 жилийн дотор дэлхийд 4-р маргаангүй ордог бүгд найрамдах Хятад улсын номер 1 EV пикап болж чадсан юм байна. Зах зээлийн 60% эзэлж байгаа. Тэгэхээр зарагдаж байгаа 2 EV пикапны нэг нь Redara гэсэн үг юм байна. За энэ оны 2 дугаар сар жилийн Redara-гийн конференцэд сайн л моторсийнхан маань Монгол улсаас өргөдөн очоод брендинг албан ёсны дистрибьютор болсон юм байна. 3 сарын 28-нд зайсан хил брендийг танилцуулах үйл ажиллагаагаа зохион байгуулсан бөгөөд од мөндрийн хамт олон маань энэхүү гайхалтай арга хэмжээнд өргөдөн оролцоод жилийн Redara брендинг RD6 Horizon гэдэг загваруудаа танилцаад дотор нь орж сууж үзсэн. Үнэхээр гоё юм байлээ. Гоё машин байна. Харин надад таалагдж байгаа нөгөө цуслан гэр хоёрын орнд хот хоёрын орнд байдаг болохоор яг нөгөө пикап машиныг уламжлалт пикап машиныг бодвол Redara машины маань салон гайхалтай тогтохтой. Тэгээд мэдээж уламжлалт пикап машины нөгөө хүчин чадал нь бол байгаад 100% цахилгаан ирнэ. 3 тонны ачаач ирэх чадaltaй. Харин түүний одоо ачаан штэ тий ачаанда 1 тонны дааттай. Тэгээ 100 км цагийг бол 4.5 секундэд 100 км цаг хүртэл хурдлах боломжтой. Ерөнхий хурдтай. За гэдэг харахад SUV шиг жолоотоход пикап гэж ойлгоход болно. За тэгээ энэхүү гайхалтай машиныг та бүхэн унж сонирхох хүсвэл яг манай уур амьсгад бол маш тохиромжтой гэж харж байна л да. Пикап ирнэ, тогтохтой салонтой, тэгээ цахилгаан. Улаанбаатар хотын агарын бохирдолд хувь нэмрээ оруулахгүй гэсэн үг тийм. Энэхүү гайхалтай машиныг та унж үзээ, тест драйв хийж танилцахыг хүсвэл нарны зам дагуу замын цагдаагийн эсрэг талд байгаа Соёолж молд байрлаж байгаа шоуруунд очоод танилцах боломжтой. Та дэлгэрэнгүй мэдээллийг 72 70 88 55 72 70 88 55 утсаар холбогдсон авах боломжтой байна. За өнөөдрийн ивент итгэгчтэй Монгол хүнд шинэ машин өрөөтэй жил 90 дараад баярлаа.
Маш их баярлалаа. Юуны тэтгэгчтэй. За бид психе маань айгүй олон зүйл тууллаа тий. Тэгэнгүүт дахиад нэг даалгавар үлдсэн тамийн ертөнцид очсон байна. За Афродити охин тэнгэр маань Сайкид маань ямар даалгавар өгсөн бэ гэхээр тамийн ертөнцид очиод тамийн ертөнцийг хэрэгжээгч Эйдисийн эхнэр үзэсгэлэнт Персефона тий Ром нэр нь бол Просерпина шүү дээ тий. Персефонигийн гоо үзэсгэлэнгийн охи хадгалагдаг Пиксис хэмээх нэртэй савыг авчир гэсэн байна. Тэр Пиксис гэдэг гоо үзэсгэлэнгийн охиноос нь нэг туслыг авчир гэсэн байна. Тэр нь Персефона охин тэнгэрийн гоо үзэсгэлэн байна л да. Тэгээ Афродити охин тэнгэр яагаад ийм даалгавар өгсөн бэ гэхээр нөгөө бин мууга Эросгийн хүүгээ асарч халамжилсаар байгаад өөрийнх нь гоо үзэсгэлэн гунцсан учраас тэр тамийн ертөнцийг иргэшээгчийн гэргийн үзэсгэлэн Персефона охин тэнгэрийн тэр гоо үзэсгэлэнгийн нууц Пиксисээс нэг туслыг авч өөрийнхөө гоо үзэсгэлэн сэргээгээр шийдсэн байна. За ер нь бол серум юм шиг байна те. Тэгээ Афродити охин тэнгэр маань нөгөө бурхтын чуулганд очихдоо тэр Персефона охин тэнгэрийн гоо үзэсгэлэнгийн охиос хэрэглээд Юрусийн гоо үзэсгэлэнтэйгээр бурхтын чуулганд очихоор шийдчихэлтэй. Тэгээ ийхүү нэгэн хэцүү даалгаврыг өгсөн нь Сайки охиныг тамийн ертөнцид очиод Персефонигийн гоо үзэсгэлэнгийн охиос надад нэг туслыг авчраа гэдэг даалгавар өгч. Мэдээж Сайки охин тэнгэрд энэ бол үнэхээр хэцүү даалгавар. Хүн төрөлтөн шүү дээ. Яахаа мэдгүй тэгээ за би ер нь үхэл юм байна. Би тамийн ертөнцид очиж чадахгүй яаж чин даалгаврыг биелүүлэхгүй юм байна. Өндөр цамхаг дээр гараад нисээд хүчээгээд өндөр цамхаг руу авирч ижил тэнисгээр гэтэл нөгөө цамхаг нь өөртөө ярьж гэлсэн гин. Охин минь бүүвэ. Хэцүү даалгавраа биелүүлгээд чинь би чам туслая. Чи Лакедемон тэр нь одоо Грекэд байдаг газар байхгүй юу? Лакедемоны агууд Тенарус гэдэг нэртэй агууд тамийн ертөнц рүү очих. Үүд байдаг гэдэг. Түнд очиод тамийн ертөнцийн үүдэн дээр очиод тамийн ертөнц рүү ороод чи надад даалгавраа биелүүлж болно гэдэг. Захиас хэлж гин. За тэгээд нөө өөртөө ярьсан Идшидийн цамхагийн үгэнд итгээд Персефона охин маань Лакедемон нутагт очиод Тенарус гэдэг газарт очсон байна. Тэгээ очиод тэр там руу орохоор шийдэж л дээ. За тэгээд түн там руу ороход нь бас тусалцаа гарч ирнэ. За тэрэнд нөгөө одоо дис гэж бас тэр нөгөө тэр тамийн ертөнц рүү орох үүдээ хилээд байгаа юм л да. Тэгэхээр тэр үүд рүү орохдоо чи гартаа харин хоосон явж болохгүй. Хоёр гарантай нэг гарантайтай зөгийн балтай арваатай билүү бариад харин хоёр зоосоос авчих хэвээр гэж хэлж. Хоёр зоос нь чи нөгөө завиг гатлах завчин харууны ажлын өс болгож өгөх хэвээр. А нөгөө билүүн чамд юунд хэрэгтэй гэхээр тамийн үүдийг манагч Керберос ноход хооллох хэвээр гэж хэлсэн байна. За энэхүү тэр даалгаврыг нь аваад Сайки охин маань зөгийн балтай арваатай билүү аваад алтан хоёр зоос аваад түүний заасан газар руу очиод тамийн ертөнц рүү очсон гэдэг. За тэгээ тамийн ертөнцид очиод тэрээр олон сонирхолтой дөрвөтэй таарлцсан, мод очсон доглон тэрэгчэнтэй таарлцсан байна. Амьд өхлийн хооронд гатсан нэгэнгээр нөө зоосгүй ирэх гэсэн үг шүү дээ тий. Стикс голоор гашууд нь сэлж яхахыг харсан байна. Янз янзын хүмүүстэй таарлж л дээ. Тэгээ нөө Сайки маань харон завчинд мөнгө өгөөд голоо гатлаад харин тамийн үдийг манжсэн Керберус ноход зөгийн балтай билуугаа өгөөд түүнийг тайвшруулчихсан байна. За энхүү явсаар нөгөө юр бусын их зориг үсттэй тэр охинд чинь те эмгтэй хүн игэлтэй мөнх ус заяад нэгэн байдал тамийн ертөнцид очиод тамийн хатантай Персефонотой нүр тулжлаа. Тэгээ Персефонод өөрийнхөө учир явдлыг хинээд хүлээд үнэн явдлаа тайлбарлал Персефоны охин тэнгэр хөөрхөн охиныг өрөвдөд хайр дурлалынхаа төлөө юр бусын их сорилт даваа зовлон зүтгүүр айц үзийг дуулаад явж байгаад нөрөвдөд түүний хүслийг биелүүлээд Пирикс хэмээх хайрцагтай гоо сайхны охиосоо Афродити охин тэнгэртэй авчдаг. Аваал нөхөр түүнээс олж аваад өгөө явуулсан юм байна. За тэгээд ингүү Сайки охин маань даалгавраа биелүүлсэн үг нь тамийн ертөнцөөс гараад явжлаа л дээ. Тэр түнэр харанхуу уурчиг та тамийн ертөнцөөс гараад газар дэлхийн гэрэл гээгээ харангуйтаа өөрийнх нь нөгөө сонирхол сониуч цаг хөдлөөд энэ юр үсийн гоо үзэсгэлэн өгдөг энэ охийг би өөрөө хэрэглээгээд өөртөө хэрэгэлцэн гэдэг. Афродити охин тэнгэрт аваач өгөөд аваал нөхрөө австай байтал хүний сониучсан бас эмэгтэй хүний сониучсан баг л та тий. Охин тэнгэрүүдийн хэрэгэлдэг энэ гоо үзэсгэлэнгийн охи гэж юу юм бэ гэд өөрөө хэрэгэлцэнд манраад мөнхийн гүн нойронд автцсан гэдэг. Тэр чи яг л хүн юм чинь тийм бурхтай юм хэрэгэлж болохгүй шүү дээ тий. Тэгээд ер нь айгүй сониучцантай юм а тий. Анх л эгч нарынхаа үгэнд итгээл нөгөө амуурыгаа хараал тэгээд алдчихгүй л байж байхгүй тий. Тийм төгс нөхрөө чинь мангас байсан ч яа тий. Ингээд харамсалтай Сайки охин маань
мөнхийн хөдөлгөөнгөө гүн нойронд авчирсан гэдэг. Харин тэр хооронд нь нөгөө амраг нөхөр Эросийн шарх идэгчилтэй. Тэр шарх нь идэгрээд ээжийнхээ ордноос цонхоор нь цухтаад гар явцсан гэдэг далавчтай байсан учраас тэгээд үзэсгэлэн гэргийгээ олж гин. Өөрийг нь олохын төлөө хайр цэцгэлийнхаа төлөө маш олон хэцүү сорилт даваад ээжд нь зодуулаад, ташуурдуулаад, олонгийн хүн даалгаврыг давсан хөртөө охиноо одоо дурлал бүсгүйгээ өрөвдөжлээ. Тэгээд энэхүү гүн нойрноос нь түүнийг гаргаж чадсан гэдэг юм байна. За тэгээд гүн нойрноос нь гаргаад харин тэр нөгөө бурхтын гоо үзэсгэлэнгээ тэр охийг нь буцааж хайрцагт нийгээд хор хөнөл учруулгүйгээр түүнийг ээждээ авчираад хүчгсэн гэдэг юм. За харин үзэсгэлэнд нөгөө Эрос маань өөрөө бурхан мөнх заяат нэгэн Сайки охин хидэгээр хайр дурлалынхаа төлөө Юрусийг зовлон сорилтыг туулсан боловч тэр мөнх бус заяат хүн хэврээ мөнх бус заяатай хүн хэврээ байсан. Тийм учраас Эрос маань тэнгэр ирсэг хэрэгшээх Зевсээс гуйгаад үзэсгэлэн гэргийг минь мөнх бус одоо тий мөнх болгож өгөөч гэж гуйсанд Зевс маань тэр хоёрын хайр цэцгэлийг хараад Сайкигийн туулсантай зовлон зүтгүүр сорилтыг давсан. Энэ бүгдийг давсан түүний тэр чин үнж харийнхаа төлөө гэсэн сэтгэл төвчээрийг үнэлээд түүнийг бурхан болгоод тэр хоёрыг мөнхөд тэнгэр залсан гэдэг. Хац жаргалтай төгсгөл бидний хүлээсэн. Тий. Тэгээ голны нал жаргалтай төгсгөх нь онцлог нь Юрусийг дэсвэр төвчээр адал явдлыг даван тулжиж мөнхийн хайртайгаа учирсан. Хайрын алдсан шалтгаан бол мэдээж эргэлзээ, сониучсан байсан. Тэгээд яг чин сэтгэлээсээ одоо чинь psyche гэдэг нэршилч өөрөө дараа нь психолог тий psychology буюу сэтгэл судлал гэдэг яг тэр сэтгэл гэсэн утгатай үг байгаа шүү дээ. Тэгээд үнэхээр л яг тэр psyche маань чин сэтгэлээсээ байсан учраас тэр шоргоолцнод хүртэл тусалж байгаа үстэй тий. Тэгэхээр нэг одоо чин сэтгэлийн хайрыг харуулсан ийм гоё домог байна. Ямар тэр яг нөгөө талаас psyche-ийн одоо psyche-гаас гарч байгаа тэр зам байдлууд нь өөрөө хүн болгонд байдаг те. Эргэлзэх, алдах, итгэл алдрах те. Би үхээд үгүй гэж бодох те. Энэ бүгд байгаа. Тэгээ бас сониучсан гаргаад тэр охин тэнгэрүүдийн гоо үзэсгэлэн охийг өөртөө хэрглэж үзэх ч юм уу те. Тэгэхээр энэ болгон хүнээс гардаг, хүний сэтгэлээс гардаг. Тэр сонирхолтой зүйлүүд учраас psyche маань өөр энэ бүгдийг бас илэрхийлээд гаргаад байгаа нь сонирхолтой. Гоё ойлголт байна. За ер нь урлагийн түүхэнд болохоор манай амуурыг маань ингээд хоёр янзаар дүрсэлдэг. Тэгээд яг энэ Эрос Сайки хоёрын домгийг би болохоор Аполлоны хувилбараар уншижсэн. Гэтэ сая ингээд сонссон чинь ер нь аюу ойролцоо байна. Аполло болохоор яг Грек, Ромын соёлын талаар аюу том мэдлэгтэй өөрөө Карфаген хүн байхгүй. Карфагенчууд ч байнга нөгөө ромчуудтай байлдаад байж байгаа байсан. Тэгээ Аполлоны алтын илжиг гэдэг алтын илжиг метаморфоз гэж зохиолодог. Тэрний амур ба психийн үлгэр гэдэг. Гэхдээ нөгөө Аполло болохоор өөрөө аюу тийм сатирик буюу өгөөдч зохиол бичдэг тийм өгөөдлийн аргыг ашигладаг тийм хүн байсан болохоор аюу сонирхолтой байна. Тэгээд Аполлоны хувилбараар болохоор нэг сонин ойлголт нь бас энэ амур гэдэг чинь өөрөө хайр дурлал те Эрос маань. Тэгэнгүүтээ сэтгэл, психи энэ хоёрын дундаас ямар хүүхдүүд төрж ийнэ гэсэн чинь дадал зуршил, гуниг гутрал, уй гашуу өдр гэж байгаа байхгүй. Тэгтээ амар сонио. Тэгэхээр нөгөө хайр, сэтгэл гэдэг зүйл энэ зүйлсүүдийг бас үүсгэж магадгүй гэд нөгөө талыг нь харуулсан. Бас тийм. Тэгтээ ер нь бол айгүй сонирхолтой бичсэн байлээ. Тэгээд дэлгэцэн дээр хэдүүлээ нэгдүгээр зургийг харах юм бол Афродита, Пан, Эрос гэдэг энэ гурвын маань адал явдлыг харуулж байгаа нэг гоё баримл байгаа. 100-аад оны баримл хаад манай хэрний өмнөх 100-аад оны шиг санагдчих. Энэ баримлыг би урд нь үзүүлжсэн байж магадгүй. Тэгээ энэ үнэхээр бүр хөгжилтэй. Юу гэж байгаа хамуур маань угаасаа дүрслэхдэгтээ нэг үл их сайхан юм Сайкигийн эр нөхөр эд халуун залуу насан дээр явж байгаа эр хүнээр дүрслэгдэн эсвэл ийм жижигхэн далавчтай сахилгагүй жаалар дүрслэгддэг шүү дээ. Тэгээ энэ сахилгагүй жаалар дүрслэгдэж байгаа канон. Тэгэнгүүтээ энэ дээр болохоор Пан амуурын дургуг хүргээд амур шитгэхээр шийдээд Пан даваачаад
өө миний ээж чамд талтай гэж штэ гэж хэлсэн. Тэгэнгүүт нь Пан тэрэнд нь итгээд гүйж очоод Афродитаг ингээд чи надад талтай гэсэн үг гингүүт нь Афродита өөдөөс нь тавчгар зодож байгаа байхгүй. Тавчгар зодож байгаа юм. Тэгэнгүүт донд нь болохоор амар баясаад Паник доромжлуулсан тэгээд баясаад Паник чадсан биш тий. Тэгэнгүүт яг энэ дүрслэл нь болохоор жишээ нь Наполе дээр болохоор юу гэж бичигдсэн байдаг вэ гэхээр Амурыг эхлээд бол хамгийн юм өөдгөө амтан, олиггүй амтан байсан гэж бичиж байгаа байхгүй юу? Бүр юу гэсэн чинь хөнгөмсөг зангаараа нийгмийн хууль дүрмийг зөрчиж бамбраа асааж ном сумаа агсаад шөнийн цагаар бусдын герт орж гэрэлсэн хосын аз жаргалыг өөмүүлж альва муу мухай сахилахгүй бүхнийг хийдэг атла ял шийтгэл хүлээдэггүй нэгэн үгээр хэлбэл олиггүй амтан ажээ гэдэг. Тэгээ нэрээ үнэхээр бодож байсан чинь дандаа ингэж шийтгэж явдаг те айгуу тийм олиггүй бөгөөд их сахилахгүй тэгэнгүүтээ бүр ингэж юу яж гэрэлсэн хосын яз жаргалыг хүртэл өмөлөх буюу ингээд 50 сайхан амьдарч яхад нь өөр хүн дутуурлуулах боломжтой гэдэг чинь. За нөгөө нэг хувилбар дэгж аяганд нь бол яг одоо хэдүүлээ 2 дугаар зураг буюу Антонио Кановагийн бүтээлийг харъя. За 2-ын 4-дэр ер нь Ромын хант урганы зураг дээр бол Эрос Сайкигаа ингэж тэрсэн байгаа дүнгэж сэрэж байгаа саяны яг нөгөө үнсэлтийн үе мөч байсан шүү дээ. Тэр бол дүрсэлсэн тийм дэгж аяг бол байсаар ирсэн. Тэгээд энэ дэгж аягийг Антонио Канова болохоор бүр хамгийн гоёор дүрсэлсэн байдаг. Антонио Канова маань бол өөрөө ер нь тийм академист, салонист, неоклассик гэдэг одоо урсгалын тийм бол баримлж тэр неоклассицизм гэдэг нь яг тэр сонгодог үеийн зүйлсийг дахин сэргээж байгаа 18-аас 19-р зуунд байсан тэр урсгал юм аа. Тэгэхээр нөгөө салонны академизм буюу энэ нөгөө илүү юмыг төгсчлөөд хит гоё болгосон. Гэхдээ Кановагийн бүтээл болохоор юугаараа гоё вэ гэхээр энэ маш тийм бодит тий. Тэгээд тэгсэн мөртлөө яаж гэдэг ингээд хүний хуруу хамарнууд энэ бүх эдэрхтэн энэ үс тэгээ энэ болгоныг ингэж бодит дүрсэлсэн атлаа ингэж нөгөө бодит зүйлийг яаж юм үзэсгэлэнтэй болгож чаддсан бэ гэдгээрээ яг тэр бүх чадвар нь бол гарч ирдэг. Тэгээд энэ бүтээл бол 2 хувилбараараа Эрмитажт байгаа, Луврт байгаа. Тэгээд аюу тийм санаа Эрмитажт байхдаа болохоор аюу тийм хээтэй олон ханны дунд байдаг байхгүй юу. Тэгэд тэнгууд Луврт болохоор зөвөр нэг сонин юм буланд тавьсан. Тэгээ ямар ч хээгүү ханных. Тэгээд тэгсэн чи яг хээгүү ханан дээр үзсэн чинь бас илүү гоё цэцгэлээж ургаж гарч ирэлжээ. Яг нөгөө үнсэж байгаа тэр нэг юм яг сэрээж байгаа. Тэгээд тэр бүр яаж ингэж тэр нэг их шинг ингэж барьж авсан юм бэ гэмээр их гоё бас чулуугаар ийм баримл тийм гоё зүйлэлдэг. За тэгээд мөн алдартай нэгэн бүтээл болохоор Вильям Бугро гэд зураачийн психийг олзолж байна буюу энэ хувилбар дээр болохоор Зефирийн тусламжгүйгээр Амур өөрийнхөө орд харшлуу аваад явж байгаа. Тийм зураг бол байгаа. 1895 оны зураг. Тэгээд хамгийн анх Парисын салон гэд салон буюу тухайн үедээ Парист одоо бүхэл уран зураг зарагдахгүй юу энэ уран зургийг урлагийн бүтээл гэж тооцохгүй юу гэдгийг шийддэг байсан маш их нэр хүндтэй үзэсгэлэнд бол тавигдчихсэн ийм бүтээл бол байна. Тэгээд их тийм романтик эрэгтэй эмэгтэй хоёр хүний хайр дурлалыг ингэж тий тэр психия юм психия ч гэсэн юм даалгавчтай байдлаар ингэж дүрслэгдсэн зураг байгаа. Энэ зураг нэрээ Монголд айгүй хөрхөн зурагддаг байхгүй юу? Цолмон баяр гээд зураач бүсгүй. Оо тийм үү ямар гоё. Баян хошуунд цэвэр усны худаг ажилуулад тэгээд өөрөө тэр худгаа тогтжуулаад дотор нь урлагийн орчин хийгээд гитар тоглоод тэгээд хүүхдүүд ингээд худгийн ус авахаараа тэр худган дотор орж ном уншиж болдог, зураг зурж болдог ингээд ямар гоё. Гитар сонсож болдог. Тэгээд яг тэр худыг яг энэ Вильям Бугрогийн зургийг өөрөө цомогч маань зураад гэдэг амар гоё болгоцсон байсан байхгүй юу? Баян хошооны билүүдээ би яг сайн санахгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн нэлийн хотын захын дүүргийн юм худаг. Тэгээд тэгсэн чинь харамсалтай нь захиргаанаас нь хүүхдүүдэд өцгөн зураг үзүүллээ. Өө бурхан минь намын үзэл сурталыг
цензурыг даваагүй юу? Тийм. Тэгээд тэр хуудыг зургийг ингээд баллуулсан байгаа байхгүй. Тэгээд цаамаа өгч маань болохоор амар хөрхөн хүүхдүүд нөгөө хурж ирээд асууж байгаа штэ энэ зураг яасан гэд тэгсэн чинь Амур Сайки хоёр нь ингээд амар аз жаргалтай амьдарч байгаад тэгээд дараад ингээд нисээ явцсан. Оо ямар. Тэгээд дараа тэр тэнгэртэй амар аз жаргалтай амьдарч байгаа гэж хүүхдүүдтэй тайлбарсан байлээ. Тэгэхээр энэ нөгөө им өрний урлагийн төвхөнд бол ингэж нүцгэн дүрслэгдэж байгаа нь бол энэ хоёрын харин чин үнэн сэтгэл ариун байгаа байдлыг харуулж байгаа байхгүй тий. Тэгэхээр энийг бас даанч ойлгоогүй харамсалтай нэг гэж. Харамсалтай намын цензурын зурганд байгаа гоо үзэсгэлэн хайр сэтгэлийг биш нүцгнийг л дөрүүлж харж байгаа. Харин тийм байна лээ. Өстэй нэр. За ингээд бидний өнөөдрийн дугаар маш гоё романтик хайр дурлалын гоё дугаар боллоо. Та манай нэвтрүүлгийг Од мөндөр YouTube суваг, NTV телевиз болон Од мөндөр радио 83.3 107 хос долгионоор хүлээн авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монгол хүнд шинэ машин, сайн моторс болон одын зүүн чиглэлд баригдаж байгаа онцлог шинэхэн төсөл болох Nova Nest Town House хотго маань хамтран ивент тэтгэж оролцлоо. Баярлалаа. Баярлалаа Амина. Их гоё романтик дугаар байна. Тийм байна.